За сайн бацгаана уу. Астролог сонирхогчдод энэ өдрийн мэндийг хүргье. За өмнөх подкастуудаар бол зарим нэгэн хүмүүс бас энэ гэр гэж юу нь юу хэлээд дээ. Гэрийн талаарх мэдээллийг нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч гэсэн хүмүүс нэлээд олон байсан. Тийм болохоор одоо гэр гэж юу бол доо ер нь ордууд тэгээд түүний удирдахч гаригууд гэдг нь ямар учиртай юм, тэр нь биднэрт яаж нөлөөлдгийг гэдэг талаар бас нэг мэдээлэл бэлдэж оруулах хэрэгтэй байна гэж ойлгоод энийг хийж байна. За тэгэхээр энэ бол энэ гэрийн тухай одоо ордууд 12 зожиг 12 ордол гэж ярьдаг байсан болохоос гэрийн талаар бол ер нь тэр болгоо ярьдаг байгаагүй. Сүүлийн үед бол одоо энэ технологи хөгжөөд сошиал медиагаар их одоо энэ талаар их ярьж хэлж бичдэг болсон болохоор энэ бас хүмүүст бас нэлээд шин. Тэгээ зарим нэгэн хүмүүст нь бол бас ойлгомжгүй ханарахгүй юм аа. За Ведийн зурхааг бол ерөнхийдөө олж би ярьж байгаа. Тэгэхээр Ведийн зурхаа гэдэг бол маш эртнийх боловч бидний хувьд бол за 90 оноос хойш л энэ бүх мэдээлэл нээлттэй болсон шүү дээ. За тэгэхээр 90 оноос хойш гэхээрээ бол баруун одоо Европын одоо 12 ордны зурхаануудад л бид нар голцоо ярьдаг байсан бол сүүлдээ Ведийн зурхаад орны зурхаан цэг бүгдийг ер нь ингэж нэгтгэж багцлж ярьдаг болчоод бас нэлээд хэдэн жил болсон байгаа юм. Тэгэхээр энэ шинэ ойлголт юм болохоор энийг бас нэлээд тодруулаад ярьсан дээр авах гэж. Гэтэ энийг бол шууд нэг энэ бол ийм юм, тэргээр бол ийм юм гэж хэлчих тайлбарлах бас боломжгүй. Нэлээд нарийн одоо ойлголтууд байдаг учраас маш олон их сурвалжуудаас бас нэлээд судалж хэлээ. Тэгэхээр та бүхэн энэ мэдээлэлд бас анхаарлаа хандуулчих зүйтэй баха. За ер нь бол Ведийн зурхад юу гэж үздэг вэ гэхээр гариг эрхсүүд сансрах тургууд байгаа нэг гариг эрхсүүд бол өөр хоорондоо оддууд тийм ээ өөр хоорондоо энерги дамжуулдаг. Бие биенийхээ энергийг одоо дамжуулж цацруулж ингэж тавтаж ядгаа гэж үздэг юм байна. За энэ бол зөвхөн манай аймгийн нарны аймгийн төдийгүй бүхэл бүтэн дээр галактикийн түвшинд ярьдаг юм байна л да. ертөнцийн хүчнүүтэй холбож үзэх хэрэгтэй гэж үздэг юм байна. За тэгэхээр астролог буюу энэ зурхаан мөн чанар бол энэ л одоо эрхсүүд гаригуудын одоо утга учирыг ойлгох явдал юм байна л да. Тэгэхээр зурхаан одоо тэр 12 орд болоод тухайн гэрүүдэд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд тэдгэрийг одоо удирддаг гариг хэрэгсүүдийн бэлэгдлүүдийн одоо нөлөөг л энэ зурхаа яриад байгаа шүү дээ. Яаж нөлөөлдөг вэ гэж. Тэгэхээр ерөнхийдөө товчхонтой бол астролог буюу ингээд зурхаа гэдэг бол оддын энергийг дамжуулж байгаа гаригуудын нөлөөг судалдаг. Дээрээс нь тэр нь хүний амьдралд яаж тусаж байгаа гэдгийг одоо судлаад нөлөөлж болох таамагийг төвшүүлдэг астролог шинжлэх ухаан гэдэг ингээд ойлгочих болно гэж. Ингэж бол одоо сүүлийн үеийн судлаачид үздэг болжээ. За тэгэхээр хүн бол янз бүрийн төвшөнд одоо гарыг эрхэсийн энергийн эрч хүчийг бол ингэж авч солилцож идэг юм байна л та. Тэгэхээр бол хүн тухайн хүний амьдралдаа хийж байгаа тэр алхмууд, үйлдэлүүд энэ төр бол тухайн одоо өөрийнх нь төрсөн гариг эрхэсүүдийн зүгээс илүүлж байгаа нөлөө тэр одоо мөн чанаруудад нь л одоо нийсчээдэг тэр л хуулийн дагуу явагддаг гэж ингэж үздэг юм байна. За тэгэхээр гаригуудын утгыг ойлгосоор бол бид нар хүний өөрөө одоо хүний амьдралд байгаа бүх л одоо нууцлаг гэх юм уу тийм үйл явдлуудын утга учирыг ойлгож чаднаа. Бас нууцад нэвтэрч болно ертөнцийн гэж ингэж үздэг юм байна. За тэгэхээр гариг эрхсийнхаа талаар жохон одоо эхлээд ярьчаа гэж ингэж үзэл бодож байна. За тэгэхээр хоёр орд тус бүр удирдагч гариг гэж байдаг. За энэ дэлгэцлэр харагдаж байгаа. Тэгэхээр хоньны ордныг бол ангараг гариг удирддаг. За үхрийг болохоор сугар гариг. За монголчууд соломон гэж нэрлэдэг те. За сугар аль нь ч болно. За эхлийг болохоор бууд гариг. Мэлхийг болохоор сар удирддаг юм байна. Сарны нөлөөнд байна. Арслан бол нарны удирдлага. За охин болохоор бууд гариг. За ихэр охин хоёр аль нь бууд гаригийн удирдлагын дор байдгаа гэж ойлгож болох. За жинлүүр сугар гариг. Сугар гаригийн удирдлагын дор байдаг. За хилэнц бас ангараг гаригийн удирдлагын дор байдаг. Нум бол бархас уд гаригийн удирдлагын дор. За матар
хум 2 аль нь санчир гарагийн удирдлагын дор байдаг байна. Загас болохоор бас бархас байд гараг. За эндээс харахад бол энэ ерөнхийдөө бол одоо барууны зурхаан одоо ерөнхийдөө ордуудыг ямар гарагаар удирддаг гэдгийг харуулж явчихж байгаа юм. За тэгэхээр Ведийн зурхаад нэг жоохон өөр байдаг нь болохоор ер нь бол энэ хоёр одоо Ведийн болон барууны зурхаа бол олон талаараа адилхан ч гэсэн жоохон зөрөөтэй байдаг л та. Тэгэхээр Ведийн зурхаад болохоор бол ийм 9 гараг гэдгийг болохоор бас адилхан нар, сар, ангараг, буд, бархас байд, сугар, санчир гэдэг үргэлжлэл харин 8 9 дугаар гарагийг нь болохоор Раху Кету хоёрыг оруулсан байдаг. За ингээд нэг жоохон ялгаа байдаг тий. За тэгэхээр ингээд энэ гаригуудын удирдлага гэж яриад байгаа маань тухайн гаригуудыг бас энэ Ведийн зурхаад бол ингээд тоогоор илэрхийлждэг. Нарын 1, сарын 2. За өмнө бид нар тоон зурхаан бас тайлбар дээр ярьжсэндээ тэнтэй бас нэлээд төстэй. 9 жилийн мөчтөг гэдээ ярьж хата бас ярьсан. Яг тэрнтэй бас нэлээд төстэй. Дугаарлалт нь жоохон өөр байж магадгүй. За тэгэхээр нарыг 1, сарын 2, ангарагийн 3, будыг 4, бархасыг 5, санчирыг 6, сугарыг 6, санчирыг 7, Рахуг 8, Кетуг 9 гэж ингэж Ведийн зурхаад бол ингээд дугаарлцдаг юм байна. За тэгэхээр тэр дугаарлсан тооныхоо энергитэй тухайн одоо гаригийнх нь эрч хүч одоо тэр энергиуд нь одоо илэрхийлэгдэж яадаг тоогоороо бас илэрхийлэгдэж яадаг гэж үздэг. Тэгэхээр энд тухайн гаригийг одоо дугаарлсан тэр тооны бол ерөнхийдөө их сурвалж тэр суур хүчин тэндээс гардаг гэж бас Ведийн зурхаа үздэг юм байна. За тэгэхээр ер нь бол за тэгэхээр энэ 1 гэж дугаарлагдсан нар бол мэдээж их энерги их сурвалж бүх одоо хүч амьтан бүх хүчний их сурвалж энерги их сурвалж. За 2 нь болохоор сар оюун ухаан бас сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. За бас хоёрдмол байдал, эргэлзээ, бас харилцаа, ээж, эмэгтэй хүнийг бас илэрхийлдэг гэж үздэг юм байна. За ангараг гариг болохоор 3-ын тоо. 3-ын тоондор одоо хүсэл зориг энергийн тоо гэж үздэг. Бас хүч чадал, шийдэмгийн байдал энийг илэрхийлдэг гэж байна. За 4 болохоор тэнцвэр, учир шалтгааны холбоог эргцүүлэх, шинжлэх, аналитик гэж үзнэ. 5 болохоор хууль, журам, хядраг ёс, мэрэгэн ухаан таалагддаг явж чинь. За 5 6 нь болохоор эв наримтлагоо үзэсгэлэн, хайр дурлал, хувийн харилцаа. За 7 санчир гариг болохоор хязгаарлалт, хариуцлага, бүрэн бүтэн байдал. За 8 гэхээр Рахуг илэрхийлждэг. 8 болохоор тэлэлт. Рахуг гэхээр бол ер нь ирээдүрүүтэй мүлдэг гэж бас үздэг. За энийг болохоор бол Рахуг Кетугийн одоо сарны занглаа огтлцол гэдэг дээр бас арай дэлгэрэнгүй бас ярьчих учраас ингээд за 9 Кету. За 9-ийн тоо бол бүх одоо хүсэл мөрөөдөл биелэх, аль эсвэл чөлөөлөхт гэсэн ингээд утгыг илэрхийлдэг юм байна л да. Ведийн зурхаад бол ингээд 9 гариг гэдэгт Рахуг Кету оруулаад Кетугээр бол ингээд бүх нэг юм мөчлөг дуусч байна гэж ингэж бас үздэг бас нэг юм байд юм байна. За тэгэхээр өөр нэг зүйл бол за энд бол нар сар хоёрыг бол хамгийн том гэрэлтүүлэгч нэг нь тод нэг нь бүдэг гэхдээ гэрэлтүүлэгч гэдэг утгаараа хамгийн их ач холбогдолтой гэж үзэж Ведийн зурхаад бол нарны болон сарны одоо тэр хөдөлгөөнүүдээр үйл явдлуудыг маш одоо ач холбогдол өгч тайлбарлаад явчихдаг юм байна. За тэгэхээр гаригуудын ерөнхий одоо энэ удирдахч гаригууд гэж байна шүү дээ тий. За энэ гаригуудын ерөнхий утга нь болохоор яг гэхээр тухайн гаригууд нь гадаад болон хүчин дотоод хүчин зүйл тэр ирч хүч энергийг илэрхийлж байгаа гэж ингэж үздэг юм байл. За тэгэхээр хүн одоо жишээлбэл өөрийнхөө гаригийг эрхшээсэн одоо өөрийнхөө ордыг эрхшээсэн гариг биш шүү уучлаарай ордыг чинь эрхшээж байгаа урдыг чинь удирдах байгаа тэр гаригуудын нөлөөг маш сайн судлах хэрэгтэй байна л да. Одоо жишээлбэл тухайн хүний одоо төрсөн өдөр сард оноож байгаа тэр төрсөн өдөр сард ямар гаригууд оноож ийнэ гэдгийг бол одоо бас ингээд үсчиж болдог.
За энэ нь юу вэ гэхээр одоо аль ч зурхайн одоо чи өөрийнхөө төрсөн өдрийг мэдээд тэгээд тэр дундаа та ингээд төрсөн сар аюу жил сараа бол мэдээж жил сар өдрөө хүмүүс мэддэг, харин ихэнх хүмүүс цагаа мэддэггүй те. Цагаа мэдчих юм бол энэ асцендент буюу тэр манд хохорж гэж орд гэж монголчуудын тайлбарлаад байгаа. Тэр манд хордоо тодорхойлоход маш чухал байдаг. За энэ манд хордыг мэдснээр одоо бидний одоо удахгүй ярих гээд байгаа тэр гэр гэдэг зүйлийг тодорхойлоход манд хорд маш чухал гэж үздэг юм байна л да. За тэгэхээр асцендент буюу манда хорд гэж яриад байгаа нь бол гэрүүд гэдэг ойлголтыг ойлгож авахын тулд энийг яриад байгаа юм л да. За тэгэхээр энэ гэр гэдэг нь гэдэг ойлголт нь бол одоо зодиакийн 12 орд гариг эрхсүүдийн нөлөө энэ төр гэдгийн дараа орох маш чухал байр суурьтай нэг юм ойлголт байгаа юм байна. Тэгэхээр тогтмол ордоос ялгаатай тогтмол одоо хойно өхөр гээ явдаг. Энэ ордоос ялгаатай нь бол энэ гэрүүд гэдэг нь төрсэн цагаасаа тухайн хүний төрсэн цагаасаа газар орныхоо байрлалаас энэ төр шалтгаалаад солигдчихэдэг. Манд хорд нь солигдчихэдэг. За одоо жишээлбэл энэ одоо ингэ эргэлдэж байна. Одоо за хумхтаар ирлээ гэж бодъё. За тэгвэл одоо энэ 2 цагийн дараа энэ орд чинь дахиад загас болж одоо ингэ өөрчлөгдөнө гэж штэ. Тэгэхээр ингэж өөрчлөгддөг энэ ордыгоо энийгээ мэдэж авснаар та гэр гэдгээ мэдэж авч байгаа юм. За тэгэхээр энэ мандах орд бол таны нэгдүгээр гэр. Эндээс эхлээд гэрүүдийг тоолдог байх нэ. За энэ бол дэлхийн одоо эргэлтийг тусгаж байгаа. Тэнгэр огторгын орчлыг 12 бүсэд хуваагаад тэгээд тэр 12 хэсэг бүрт амьдралын тодорхой хүрээтэй одоо тохируулж ингэж тайлбарлаж явдаг. За тэгэхээр энэ мандах хорд буюу одоо энэ нэгдүгээр гэрт гарч иж байгаа энэ чинь бол амьдралын янз бүрийн хэсэгт нөлөөлнө, бас гариг эрхтүүдийн нөлөөллийг бас тодорхойлдог. Тэгэхээр энийг бол бидний зурхаад нэлээд чухал зэг гэж үздэг. 2 цагт тутам өөрчлөгддөг болохоор энэ бол маш хувьсамтай. За тэгээд энэ орд буюу таны одоо мандах хорд, таны нэгдүгээр гэрт чи орж ирсэн тэр одоо яг таны төрх мөчөд гарч байгаа тэр мандах хордын чинь байрлал тэнд чинь ямар гаригууд байрлаж исэн гэдгээс шалтгаалаад таны хувь тавилан одоо энэ ертөнцид гадаад ертөнцид таны одоо дотоод мөн чанар чинь хэрхэн одоо илэрч болох нь энэ төр гэдгийг харуулдаг. Ер нь бол одоо зурхайн ордууд нь бол зодиакийн ордууд нь бол сүнслэг зан чанартай холбогддог бол гэрүүд нь бол дотоод мөн чанартай холбогддог гэж үздэг. Ерөнхийдөө тэгэхээр энэ мандах хордоо тодорхойлохоор бол ерөнхийдөө тэр гариг ихсүүд болоод бусад одоо ертөнцтэй холбоотой бусад бүх үйл явдлуудыг илүү томруулдаг ширэл харж байгаатай адилаа гэж ингэж үздэг юм байна. За тэгэхээр за дээрэс нь зүгээр сонирхуулаад нэг зүйл хэлчихэд одоо ингээд мандах хорд гэд энэ шингэх одоо асцендент дисцендент гэдэг юм л да тийм. Энэ хоёр одоо зураас энэ тэглэгээс дээшээ гарч байгаа энэ одоо энэ дугуй тэглэгийг чи хоёр очиж штэ. Энэний дээш гарч байгаа хэсгийг бол нарны хэсэг, энэс одоо тэглэгээс доошоо гарсан хэсгийн сарны одоо хагас дугуй хэсэг гэж үзэж байгаа юм л да. Тэгэхээр энэ дээрээс гарсан хэсгийг бол сүнслэг оюун санаа одоо тэр бүхэнтэй холбогдох хэсэг гэж тайлбарладаг. Энэс доошоог нь бол энэ ертөнц буюу дэлхийн ертөнц амьдрал бие энэ дэш нь бол одоо оюун санаа холбогдвол энэ бол биетэй материалын ертөнцийн одоо ололт амжилт энэ бүхэнтэй холбогддог гэж бас нэг үздэг тийм тайлбар бас байдаг. За тэгээд гэрүүд гэдгийг бол одоо мандах хордоо тодорхойлсноос ингээд эхлээд ингээд тоолоо явчихна гэж хэлсэн шүү дээ. Одоо жишээлбэл мандах хорд чинь хэрвээ хумх байсан бол таны нэгдүгээр гэрээ гэж ингэж үзэх юм. За ингээд энэс цааш нь одоо ингээд хариулаад хоёрдугаар гэр нь гэхээр доошоо одоо ингээд нар буруу ингэж тоолдог шүү.
асцендентээс эхлээд буюу мандах ордоос эхлээд ингээд доош 1-р, 2-р гэр ингээд тоолоо явчихдаг. За тэгэхээр энэ гэрүүдийн ерөнхий тайлбар нь болвол ерөнхийдөө барууны бас зурхайн тэр та бас ижил байдаг юм л дээ. Одоо ведийн зурхайн энэ гэрүүдийн тайлбар нь барууныхтай бас ижилхэн байдаг гэж. Энэ хоёр системийн хооронд бол нэг тийм их ялгаа байдаггүй. Тэгэхээр гэрүүдийн утга нь бол ерөнхий дараалалаараа бас нөгөө зодиакийн ордны тэр дараалалтай бас угаасаа ордуудтай тэндээс гаралтай учраас ерөнхийдөө тэрнтэй адилхан таардгаа гэд ингээд үзэж явчих юм байна. За тэгэхээр бол энийг юу гэж ойлгож болох вэ гэхээр асцендентээс тоолж эхэлж байгаа гэж хэлсэн хэдий ч хоньны ордыг 1-р гэр гэж бас үздэг юм байна гэж үзэж болдог гэж байна. За тэгэхээр хоньны орд гэхээр энэ бол эго бидний өөрийгөө илэрхийлэх мэдрэмж одоо энэ бүх зүйлтэй холбогддог 1-р гэр гэж ингэж үздэг. За 2-р гэрийг бол үхрийн ордтой адил гэж үздэг. За үхрийн орд гэхээр бол одоо эд мөнгө, хувийн материалын хэрэгэлцээ, нөөц баялаг. Одоо орлого мөнгө энэ төртэй холбогддог 2-р гэрийг. За 3-р гэр бол эхийн ордтой адил гэж үзнэ. За хэрвээ асцендент нь яг өөрөө мэдж байгаа тохиолдолд бол асцендентийгаа 1-р гэр гэж явна. Гэхдээ ингээд одоо зодиакийн орд тус бүрийг бас 1-р гэргээ явчдаг гэдэг ихэр хүмүүсийн толгой басж байгаа. Эргэж магадгүй л дээ. Гэхдээ энийг ведийн зурхай барууны зурхай хоёрыг бол хоорондоо нэг их ялгаа байдгүй гэж хэлж байгаа болохоор шууд хонь 1-р гэр, үхэр 2-р гэр, ихэр 3-р гэр гэд ингээд тоолоод явчих болдог. Гэхдээ эндээс та нар анзаарсан бол дандаа нар буруу тоолж явж байгаа. Одоо ихэр бол 3-р гэр, мэлхий 4-р гэр, арслан 5-р гэр, охин 6-р гэр, жинлүүр 7-р гэр, хилэнц 8-р гэр, ном 9-р гэр, маттар 10-р гэр, хумх 11-р гэр, загас 12-р гэр гих битэр ингээд тайлбарлаад бас явчихдаг юм байна. За тэгэхээр за ингээд асцендент буюу одоо энэ мандах ордоо өөрөөр тодорхойлдог бас нэг арга байдаг. За саяны одоо хэлснээр хонь өхөр 1-р гэргээд явдгаас гадна зөвхөн мандах ордоороо тодорхойлдог гэдээ бас түрүү нэг юм хэлчихлээ шүү дээ. Тэгэхээр нэг видийн зурхай, нэг барууны зурхай ингээд холимог ингээд системийн талаар ингээд яриад байна шүү дээ. Тэгэхээр яг цагаа мэдэхгүй байх юм бол яг цагаа мэдэхгүй болохоор мандах ордоо яг зөв тодорхойлж чадахгүй яана гэж бас зарим хүмүүс ингээд асуудаг байхгүй юу. Тэгэхээр хамгийн одоо амархнаар тодорхойлж болох нэг арга бас байдаг. Тэр нь юу вэ гэхээр яг одоо за жишээлбэл жинлүүрийн ордонд төрсэн хүн байлаа гэж бодъё. Тэгвэл яг ингээд тэнхлэгээ ингээд хуваасан хэсгийг яг нөгөө тэнхлэгийн үзүүр дээрх. Энэ жинлүүрийн орд байлаа гэхэд нөгөө тэнхлэг холовсон цэг нь хонь байж таарж байгаа биз. Тэгэхээр хоньны орд бол таны мандах орд буюу асцендент юм а гэж үзэж байна. За тэгэл асцендент таны 1-р гэр чинь бол энэ байна. За эндээс эхлээд олол 2-р гэр, 3-р гэр, 4-р гэр гэж явчихна. За тэгээд тухайн одоо сар ч юм уу жилийн одоо төлөв байдлыг тодорхойлоход таны 1-р гэрт одоо дэлхийн ван орж ирж байна ч гэдэг юм ба Сатурн санчир гарыг орж ирж байна гэдэг юм уу гэдэг ийм тайлбар байх юм бол тухайн гаригийнхаа одоо нөлөө нь ямар байх нь вэ? Энтергээд ингээд төлөв байдлуудаа тодорхойлоод явчихдаг юм байна. За тэгэхээр ерөнхийдөө 1-р гэр ямар асуудлыг хариуцдаг вэ гэдэг дээр одоо эндээс харагдаж байна те. За 1-р гэр гэхээр бидний эго, бидний одоо гадаад дөнгөтөрх, бидний мэдрэх мэдрэмж тэр зүйлийг илэрхийлдэг. Тэгэхээр 1-р гэрт ямар нэгэн гариг орж ирнэ гэдэг бол
таны яг өөрийн чинь эготой холбогдох, таны гадаад төрхтэй, таны зан чанартай холбоотой, таны бие эрхтэн одоо юу гэдгийг тэр бүхтэй холбоотой үйл явдуудад нөлөөлөх тийм нөлөө ямар гарыг оржиж байгаас шалтгаалаад гэдэг ингээд тооцоолох нь л да. За хоёр болохоор материалын нөөц, баялаг, мөнгө. Гуравдугаар гэр гэхээр судалгаа, бас ах トゥ, эгч дүүгийн холбоо, харилцаа, сонирхох, судлах зүйл, сонирвч зан энтрийг илэрхийлдэг нэ. За дөрөвдүгээр гэр гэхээр бол ээж, гэр орон, сэтгэл санааны байдал энтертэй холбогддог гэж байна. За тэгэхээр дөрөвдүгээр гэрийг бас энэ бэлхийн ордтой тардгаа гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр бэлхийн ордыг бол сар удирддаг болохоор сартай холбоотой ямар үйл явдлыг ямар шинж чанарыг түрүү ярьж удирдахч гараг гэдэг дээр ярьсан шүү дээ. Тэгэхээр тэнтэй холбоод ингээд ойлгож оруулах юм. За 5 дахь гэр болохоор аслангийн ордтой дүүдэг гэж хэлсэн шүү. Тэгэхээр бидний сэтгэлийн мөн чанар, бүтээлч сэтгэлгээ, хайр, бас 5 дахь гэрийг болохоор бас хобби, хайр дурлал, үзэсгэлэг энтертэй бас холбож тайлбарладаг. За 6 дахь гэр бол охины ордонд дүүж адилтгадаг гэсэн учраас охины ордон бол залуу эмэгтэйг төлөөлдөг. За тэгээд дээрэс нь энд нь ажил, өдөр тутмын хийдэг ажил, бас эрүүл мэнд таалагддаг. За 7 дугаар гэр гэхээр жинлүүрийн ордонд дүүдэг гэж хэлсэн. Тэгэхээр бусад хүмүүстэй харилцаа, дипломат харилцаа, бүх төрлийн харилцаа. За тэгэхээр энэ бас нэг 7 дугаар гэр гэхээр жинлүүрийн ордон чинь ерөөхдөө тийм дипломат харилцаа, эвдүүг олох, бусдтай эвдүүтэй харьцах энэ гэсэн шиж чанар байдаг шиг тэнтэй бас холбогдчихдаг юм байна гэдээ ойлгочих болно. Түншлэлийн харилцаа, бүх төрлийн харилцаа гэж хэлж байна. За 8 дугаар гэр гэхээр бол 8 хилэнцэн ордонтой дүүж байгаа учраас адилтгаж байгаа учраас за энэ амьдралын одоо арай нууцлаг талууд талт ертөнцийн одоо тухай одоо мэдлэгийг илүү одоо ил гаргаж ирэх сонирхол хүсэл эрмэлзэлч гэдэг юм уу. За ийм. За тэгээд дээрэс нь бас энэ мөнгө гэж орж ирдэг. Гэхдээ энэ бол таны хөдөлмөрч олдог мөнгө гэхээс илүү түшийн харилцаа юм уу? Альсвал хамтран одоо амьдрагч эхнэр нөхөр ах トゥ хамаатан садтай холбоотой тэр мөнгө төрөх альсвал төр одоо тэтгэлэг, шан харамж гэсэн өв залхамжлах энэ гэсэн тэр мөнгөтэй холбоотой асуудал бас 8 дугаар ихэрт хамаарагдаад явчихдаг. За энэ дээр ч гэсэн байна те. За дээрэс нь бас энд таатай болоод таагүй зөвлөвдөж бас байгаа шүү дээ. Энэ дээр жишээлбэл одоо бас одоо жишээл өв залхамжлах бусдтай холбоотой мөнгө гэж байгаа боловч энд нь одоо бас тэгээд үхэл энтер гэсэн байгаа ч тэгэхээр энийг нэг үхэл гэдгийг шууд утгаараа бас ойлгох бас хэрэггүй гэдэг юм аа. За тэгэхээр 9 дугаар гэр болохоор номын ордонтой дүүх гэдгийг ойлгож байгаа зү тэ адилтгаж үзэж штэ. За тэгэхээр энэ бол бархас үед гаргийн ивэлд байдаг номын ордол тэгэхээр номын ордонтой холбоотой бүх үйл явдлууд энд бархас үед гаргийн ивэлдэх бүх үйл явдлууд энд хамаарна л гэсэн үг. Жишээлбэл энд одоо аялал байна, гадаадтай холбоотой бүх үйл явдлууд хамаарна гэж байна. Боловсрал байна, бас шашин. 10 дугаар гэр гэхээр бол хүний ертөнцийн ертөнцийн амьдралтай хамгийн одоо өндөр цэг гэж үздэг. Одоо энд анзаарч байгаа бол мэд тайван гэсэн байгаас. За тэгэхээр энэ бол чиний одоо ажил, карьер, албан тушаалаас холбоотой тэр хамгийн өндөр цэг. За тэгээд алдар нэр хүнд чиний хийх үйлдэл энэ төр хамаараа явчихдаг. За 11 дугаар гэр гэхээр хумхын ордонтой адилжих үздэг. За энэ болохоор найз нөхдөд харилцаа. Адил одоо үзэл бодол нэгтэй хүмүүсийн одоо нэгдэл холбоо. За тэгээд таны одоо хүсэж мөрөөдөж найдаж явдаг тэр зүйл тэр тэмүүлэлүүд ч бас илэрхийл. За 12 дугаар гэр гэхээр бол энэ одоо сүнслэг сүнслэг биш. За ерөнхийдөө бол нууцлаг тэр мэдлэг энэ төр бол 12 дугаар гэрт бас хамаардаг. За 12 дугаар гэр бол загсны ордонтой бас одоо адилтгадаг. Тэгэхээр бол энэ 12 дугаар гэрийг бидний далд тухамсар нууцлаг одоо тийм
сэтгэлийн шийдэж чанар, сэтгэл хөдлөл энтертэй холбогддог. Тэгээд дээрэс нь бас энд бол бас зарим нэгэн зүйл одоо бас зарим зүйлийг одоо тийм юу гэх юм жоохон алдаа оноо амьдралд одоо юу алдаж юу ансан бэ гэдгийг эргэж харах бас одоо юм бусдаас жоохон юм тусгаарлагдах хүсэл энтертэй бас холбогдгоо гэж 11-р 12-р гэр ингэж үздэг. За тэгэхээр ерөнхийдөө та бүхэнд энэ удаад одоо миний хэлэх гэсэн санаа бас хүрсэн болов яасан бол яг хөө тэгээд өөрсдөө санал бодлоо бичнэ биз. Ерөнхийдөө энэ ойлголт бол сүүлийн үед зурхаа судлаачид болоод энэ астрологчдын яриад байгаа зүйлүүдээс хамт шимээд энэ тентээс орс болоод англи янз янзын их сурвалжаас авсныгаа ингээд төрөлөө энэ бүрэн дүүрэн мэдээж биш. Гэхдээ ерөнхий ойлголтуудыг өгсөн бахаа гэж ингэж найдаж байна. За тэгээд энэ хүрээд энэ удаагийнхаа подкастыг өндөрлөе. За тэгээд дахиад дараагийн удаад бас энэ гариг эрхсүүдийн таатай болон таагүй нөлөөнүүд төрсөн одоо чиний зурлагт чинь эрхсүүд ямар хөө байрлалд байсан, ямар ашигтай байсан, ямар нь одоо жоохон таагүй байсан бэ энэ гэдгийг бас сонирхол жоохон ярьж өгье доо гэж ингэж бодож байгаа. За тэгээд дараа уулзъя баяртай. Хэрвээ та нарт энэ бүхэн сонирхолтой байсан бол бусдтайгаа хуваалцаарай, шеэр, лайк хийгээрэй. За энэ бас надад жоохон багч гэсэн дэмжлэг болж байгаамаа. За тэгэхээр дараа уулзъя баяртай.